За сайн бацгаана уу? Манай энэ удаагийн дугаар маань эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаарт маань улсын гишүүн Баяр сайхан Орхон Баярын маань ээж аюул зааны буццэгч маань өргөдөж хүрэлцэн ирсэн байгаа. Энэ удаагийн дугаарт одоо эмэгтэй хүн оруулж байгаа олон улсын эрхийг хамгаалах эмэгтэйчүүдийн баярын өдөр учраас бүх хүний ээж тэгээд ирсэн маа эмэгтэй хүнийг бодохоор оруулъя гэж энэ хүнийг бүр Сэлэнг аймгаас өрн сая одоо ингэ авчираад байжээ. Алс халаас. За сайн явж ирсэн үү та? Сайн бацгаана уу наахынд энэ өдрийн минь дүргээ би сайн явж ирлээ. Их ч сонсгосон чинь хөвсгөл аймагт төрсэн хүмүүс гэж та нэг өөрийгөө товч танилцуулаач. За би хөвсгөл аймгийн Насан зэнгэл суманд төрсэн. Одоо бол Сэлэнг аймгийн цагаан ус суманд амьдардаг. За тэгээ малын эмч хийдэг гэсэн тийм ээ. Би одоо малын эмч хуваарь малын эмч хийдэг. Аж ахуйн нэгжийн эмч хийж байгаа. За тэгээд одоо бүх хүний ээж эмчтэй. Тэгээд одоо начныхаа бага наснаас одоо нэрийн анх яаж өгсөн бэ? Хэн өгсөн бэ? За манай Орхон Баярын нэрийг аав нь өгсөн. Орхон Баяр чинь Сэлэнг аймгийнхаа Орхон суманд төрсөн. Тэгээд 7 сарын 1-нд төрсөн. Тэгээд Орхон суманд төрсөн болохоор аав нь билэгдэж Орхон Баярын нэрийг өгөөд удаанд нөө шигшиж өгдөг гэсэн чинь тийм нэрнээс аавынхаа нэрийг аав нь өөрөө тэр нэрээ суулсан. Тэгээд Орхон Баяр гэсэн нэрийг өгчээсэн. Сэлэнгийн Орхон суманд амьдарч ирсэн юм байна тий. Цагаан нуурлуу яг хизээ шилжиж утсан. Манайх цагаан нуурлуу 2003 онд баруун бүрэн сумаас Сэлэнг аймгийн цагаан нуур сум хэсгийн төлөөлөгчөөр аав нь томилогдсон. 2003 онд очсон. Тэгээд энэ өдрөөс эхэлж манай Орхон Баярын хүүхэд нас цагаан нуур суманда хүүхэд нас өнгөрөөсөн. Ер нь бол нөгөө аавын ажил мөрөгчлээс улбаатаагаар ийш тийш их нүүж явсан гэж тий. Нүүхэгч маш сайн үзүүлсэн дээ гэж. Орхон Баяр дээр ахтай гэсэн айлаа хоёр хүү тэгээд ер нь бол хүүдүүд их бужигнаж нацуулж өртдөг штэ. Ер нь тэрнээс үүдэж Орхон Баяр одоо бүх болох замлаа ихсүүлсэн үү? Өө тий хоёлаа хүүхдэл юмцэн зав чөлөөгөөрөө бас хоёлаа байнга нацуулдаж тоглож үеийнхээ хүүхдүүдтэй бас нацуулдаж тоглолтол байсан. Одоо бүх рүү аав нь хөдөлсөн гэж ярьдаг юм байлээ тэр тухайда. Тэгсэн би ч одоо ажилтаа гэж өглөө гараад бас орой ирдэг байсан. Аав нь ажилтаа хаяа цэцэрлэгт явдаг байсан Орхон Баяр. Тэг цэцэрлэгт явдаг байхдаа 6 сарын 1-нд хүүхдийн барил дээр нандаа болдог. Тэрэнд аав нь хүүгээ дэмжиж авч очдөг. Хоёлаа тэгэл за манай хоёр ямар хөө шагналаа хувьдаа төрүүлсэн үг гэхээр жил болгоно л барилдаанд орол хоёрт ордог. Тэгээ хоёрт орлоо гэж ирдэг байсан. Тэгэл би одоо бодох нь бол тэр суурин тавьж ирсэн болов уу гэж боддог шээ. Ер нь хоёр үгээ хоёулангийн цуг дагуулж явдаг гэсэн үү? Эсвэл ер нь Орхон Баярыг Орхон Баярыг л дагуулж байна шүү дээ. Орхон Баяр ч өөрөө нөө барилт сонирхолтой. Ах нь болохоор уран уншин, зурн тэгэл зургийн уралдаан гэж болдог байсан. Шүлгийн уралдаан, шүлгийн тэмцээн болдог байсан. Тэнд чинь Орхон Баярч адилхан орно, аль алинд нь орно ахтайгаа ажиллах. Уран уншлагын авраг 2015 онд Ерөө суманд урлагийн үйлчлэгээр уран уншлагын авраг болсон. Сумынхаа урлагийн үйлчлэгт ороод тэгээд эсээ бичдэг, шүлэг бичдэг. Одоо шүлэг сурагч байхдаа хүүхэд наснд байхдаа бичдэг гэсэн шүлгнүүд нь хоёулангийнх нь байдаг. Тэгээ эсээд аймгийн 7 дугаар анги дээр ч юм уу да аймгаас боловсролын 60 жилийн боллоо. Тэрэнд ямар нэртэй үлдээ би одоо сайн санахгүй юм. Тийм эсийн тэмцээнд ороод 1 дугаар байр эзэлжсэн. Тэгээ шагналын ирсэн юм байдаг. Ах нь болохоор бас бичдэг, хоёлаа уран уншдаг, дунгийн гიშгт явдаг, зохиодог. Тэгээд эсээ уралдаанд ордог. 2009 онд ах нь болохоор авилгатаа тэмцэх газраас явуулсан. Авилга юунаас эхэлдэг байсан тэмцээнд улсад 1 дугааранд орж би тэнд гэр бүлээрээ 2009 оны 11 сарын 9-нд ирж авилгатаа тэмцэх газраас дараагаас нь ирж шагнал авч ирсэн. Бас түүх үйл явдлаа хийжсэн юм шүү дээ. Сорлогодоо их сайн өгöd байсан юм тэгвэл тий. Хоёлоо дөрөн сорлогодоо сайндаа бүхэл нийгмийн итгэх бүхэл юмд оролцсон дандаа л би орно, би тийм, би юмд орно, би тиймд орно. Тэгэл дандаа л миний хүү одоо жишээ дуулж чадахгүй шүү дээ. Би заавал дуулна орно гэл. Ах нь ч бас тиймэрхүү дандаа л би орно, би тэгнэ гэл. Би хоёр гэсэн шүү дээ. Би тэгэл за та хоёр
одоо хичээл номдоо сайн шинжлэх сурах хэрэгтэй. Тэгээд дандаа 2 хүүхдээ нэгээс 3 дугаар анги 4 дугаар анги хүртэл дандаа өглөө очиод оройн авдаг, уншуулад авдаг. Тэгээд дандаа манлаа байх хэрэгтэй. Баяр сайхан гэсэн нэрийг дандаа дуурсгаж явах хэрэгтэй даяар гэж загтаг байсан. Тэгэл айгүй өөрхөн шагнал магнал аваад сургууль дээр тэмцээн болоо шагнал аваад ирэхээр би нөгөө банкнд ажилладаг байсан, дийлэр хийдэг. Би шуудан банк байхад ажиллаад төрийн банк болтол нь ажилласан 8 жил би банкнд дийлэр цагаан ор сонондоо хийж байгаа. Тэгээд дараа нь малын явуулсан. Тэгэл ажил дээр гүйжрээ шагналаа аваад гүгэд ирдэг. Тэгэл ээжээ би шагнал авчлаа баяр сайхан нэрийг баяр сайхан ингээд аавынхаа нэрийг дурсалцсан шүү дээ гэж ирдэг өөрхөн. Тийм 2 хүүхдээс хоёул араасаа цувал шагналаа бариад гүгэд ороод ирдэг. Нэг нь 1-р хайр нь, нэг нь 2-р хайр нь ордог. Тийм хүүхдүүд байсан. Мундаг хоёр сурлагатай. Бас урлаг спорт яваастай гэдэг. Авьяастай хоёулаа бас хоорондоо тэгээд урлагийн үзлэг тэр ангитай болох юмудад бас нэг өөрснийхөө зохих хэмжээний ганцхан би өнөөдөр шүлэг уншина гэхгүйгээр хөтлөгч гэдэг манай орхон баярч ангийнхаа урлагийн үзлэгээ бүжиглэн тэгэл шүлгийн нөгөө шүлэг уруу уншина. Ахын ч бас тийм. Манай сургуулийн одоо багш нар манай сургуулийн хамгаалаа амдахгүй тийм хоёр хүүхдээсээ. Нилийн авьяастай нээлттэй хүүхдээсэн биш үү? Одоо бол айгүй дараахан тийм дуугаа хаалттай юм шиг харагдаад байдаг шүү дээ. Манай самхан ярьдаг шүү дээ. Одоо танаа хоёр хүүхч айгүй тийм нүүрмгээс сахилахгүй хоёр хүүхдээсэн. Одоо айгүй томоотой болчихжээ гэдэг. Тэгвэл бас нэг тийм сахилгуудад гүгээд бас чихмэгнээ сонх уяад хүүхэд мөгөд задлаа өглөөд тэглийн инглиш ерөөсөө сонсдог. Охтууд айгүй их манай хоёр хүүхд ерөнхий ангийнхан охтууд айгүй их оюун зөөлөнд болоо гэж бодсон шүү дээ хоёр хүүхдээ. Тийм бахтай. Тэгвэл эмэгтэй найзууд ихтэй юм байна. Ангийнхаа бандарт их найзлан да. Тэгтээ болцсон охтууд ч бас нэг би одоо бодох нь бол ангийнх нь охтууд их орж гардаг тийм. Ирдэг ингээл хичээл тараал ангаараа ингээл явах орчин охтууд болцсон явдаг зөмөр ярьж хөөрөл. Тэгэл хичээл ном урлагийнхаа үзлэг ерөөсөө дангаараа охтуудтайгаа нийлээд ангийнхаа нөгөө хэсэг бандартай нийлээд татдаг. Там ангид орчхороо. Одоо улсын чинь ахын баярыг бүхний зам руу аав нь хөтлөсөн. Та одоо тэр үед нь бүхэд их дуртай сонирхолтой байвар явуулахад нь. Би яг тэр үед нь бол яг бүхнийг бол сайн сонирхдаггүй байсан юм аа. Тэгээ аав нь лагаа явдаг. Би болохоор нь ажилтаа болохоор тэгэл аавын зүйл сонгож боддоо шүү дээ би. Аав нь багаас цэцэрлэгтэй байхаас тэгээд одоо манаас нь тэгэл дандаа барилдуулдаг ямар сайндаа 2 дугаар хайранд орчил хоёлаа 6 сарын 1-нд бол аав нь ямар ч ажилтаа байсан. Тэгэл ажиллаа дараал ажлаа зохицуулаад хүүгээ барилдуулна гэж явдаг. Тэгэл 2 дугаар хайранд орлоо гэсэн шагналтай ярьдаг сайн. Тэр нэг ахтай цуг авч явдаг, ганцаараа ингэ авч явдаг байсан гэхээр аав нь л ер нь харж тэ нүдтэй биш тийм байсан байх таа одоо тийм. Одоо анх цол авахт нь хэр их баярлж байна та. Баярлалгүй байх юм чинь. Маш их баярлсан би чинь. Тэгэл хүүгээрээ маш их бахархсан. Хөдөлмөр нь бахарсан. Тэгэл нутаг орон сайхан сэлэнгийн цагаан нуурын нутаг орон тэгэл ард түмэн бүгд нутгийн маань бол бас ард түмэн маань харж чандсан сайхан наад болсон гэж боддог шүү дээ. Одоо орхон баярыг анх бүхний цол авах одоо өнгөрсөн жил улсын начин цол авах хоёрын ер нь таны одоо аль цолын авахд илүү баярлуулсан сэтгэл хөдлүүлсэн байна. Би энэ жил улсын начин болоход мэдээж миний их хүний сэтгэл тогтолж маш их баярлсан. Магнагаа харт мэдээ энэ жил би улсын 5-5 онд улсын начин цол хүртэхэд баярлсан да. Өшөөч баярлуулах хал гэж хүүхдээ би итгэж явдаг шүү дээ. Тэглэх хөтэй. Яг нөгөө улсын начин болох үед нь яг 2 өдөр мэдхгүй яагаад чи санаандгүй байдлаар яг хажууд нь суудсан байхгүй юу. Тэгээд би тэрийг чи за ямар ч байсан энэ удаагийн нэвтрүүлэгт гэж яг тухайн үед бас миний сэтгэл хөдлөлч гэсэн аюу өндөр байсан. Тэгэл хамгийн залуу начин тухайн үний тэр яг даваад гаргаж ирсэн эмоц. Тэгээд яг гэр бүлийнх нь аав ээж хоёр нь урд суудсан. Тэгэл өдөржингөө ингээл халуун цай нааш цааш зүгээр яг тухайн үед ээж аав нь гэж мэдчихэж байгаа юм чи цай өгөх үед нь л ээж аав нь гэж мэдчихэж байгаа юм чи тэгэл бүр застай яана гэл тэгэнгүүт гараал явангууд би ч гэсэн баг харж чадахгүй байгаа ш тэр чи зас давчаасаа гэж бодоод байсан бацагч л ер нь ингээл гарахт нь бол хардгүй байлаа штэ яаж хаашаа хасаж байгаа бас тэгэл хүн л юм чинь
харалгүй л яг тэгээд Дотроо залбирдаг байна те. дотроо бас их хүнийхээ тийм сэтгэлээр бас хандна. Ер нь миний хүү чадна, миний хүү өнөө жил бэлтгэл бол сайн байгаа биш удаа л багшинч надад багш нь ч гэсэн ер нь өсгөрөөд багш бол маш мундаг багштай би өсгөрөөд багшд бол битээр бол баярлаад байна. Ер нь баярлаа гэдэг үг багтана л гэж боддөг юм. Тэгээд өсгөрөөд багш маань энэ сайхан амжилтанд хүргэж бүгдийн маань бэлтгэл сургууль гэж аавынх нь орондоо болж ааваас нь илүү ингэ сайхан амжилтанд хүрсэн. Өсгөрөөд багш маш хүлээж авдаг. Өсгөрөөд орцог та яг хэдэн нас ер нь шаварж бэлтгэл хийж байгаа. 2015 оноос орсон доо. Өөрөө л өсгөрөөд 5 хаан дэмжинд хотын гомыг л нэг өдөр явал тэгэл өсгөрөөд багш 5 хаан дэмжинд орсон. Тэр нь багтаа их боловсролынх нь хүрээнд ээж нь надад их анхаардаг гэсэн болохоор ер нь яг бөхөр гэхгүйгээр яг ямар мэрэгчлээ хүн болгоно гэж боддог юм бэ? Ер нь тэгэл мэдлэгтэй л бол тэгэл ер нь мэдлэгтэй байгаараа л гэдэг би хоёр хүүхдээ мэдлэг боловсрол сайн эзэмших гэдэг л маш цагтаг байсан хүүхэд багт нь. Тийм мэдлэгтэй би бол одоо мөнгө шин бол одоо толгойч толгоонд та нар мөнгө хийж аваарай гэдэг үг хэлдэг байсан. Тэгэл дандаа манлаа байх хэрэгтэй. Тэгэл хүүхэд наснаас нь баяр сайхан гэдэг нэрийг бол одоо таяр дандаа дурсгаж явах хэрэгтэй сайн гэдэг үгийг л маш хэлдэг байсан. Одоо ч гэсэн чинь маань одоо тэр нэрийг бол дандаа л авч явчихсан тийм үлгэрдүүрэл та Үеийнхнийгээс харсан боо аюу сайн зөв манлайлдаг те. Ер нь тийм элдв зангуу юм шиг. Би ер нь яг нэг фэн клубын ажиллуулад тэгээ ер нь яг өөрийнх нь ер нь л хараад тахад нэг тийм байшинч гэсэн хүнч тэр яг сойрын зөв зутгцсан хундаам яг тэгш гоё одоо байшин болдог шиг ер нь яг сойрын маш сайн одоо тавьж өгсөн юм байна гэж бүр яг тэр бол мэдээж аав ээж гэр бүлийн хүмүүс шүү дээ. Яг тэгж боддог байхгүй. Тэгэхээр за анх ер нь яг бөхрөө орохт нь хин гэж хүн хүртэлж байсан бэ? Анх одоо бөхөд ороход гандамар багш гэдэг манай би нэмний багш одоо ч гэсэн Сэлэнг аваа цагаан нур замын багшилдаг. Би нэмний багш гэдэг гандамар багш бол чөлөөтийн секцэнд аваад оруулж ирсэн. Чөлөөтөр барилдаж эхэлж байсан. Тэгээ чөлөөтөр л барилдаж эхэлж ирсэн. Би бас сайн мэддэггүй маа тэгэл чөлөө секцэнд л орж ирсэн гэл ороод ээж би орчлоо гэдэг аав нь бас нэг чөлөөтийн секцэнд шалгаруулж авсан чинь манай хөх тэнцээгүй юм шигсэн. Тэгээд аав нь гандамар багштай яриад тэгэл оруулсан. Тэгэл миний хүүхдээ ер нь мэлмиг нээсэн гэж би боддог гандамар багш. Тэгээд энд бас явахд нь одоо тэр хүүхдүүд чинь бас тэмцээн наадамд явах чинь мөнгө хэрэг болно. Бензинд бас нэг мөнгө тэгэл дээр нь хоолнд нэг мөнгө хэрэг болно. Энэ бүгдийг бас манай Сэлэнг аймгийн цагаан нур замын цэцэдраг байсан жаргал сайхан нарах бас дэмждэг манай бүхий холбооны дарга чимэд Атал трейд хувьцаат компани захирал чимэд дор захирал бол одоо бас мөнгө төгрөгөөр хоолндны мөнгө унаа өшний мөнгө бүхий холбооны даргийнхаа үед маш их ивент итгэж одоо энэ амжилтанд хүрэн хүртэл тийм ээ суурийг тавьж аав ээжээс нь ивент итгэж явж байсан энэ хоёр хүнтэй бол бас баярлалаа гэдэг юм. Хэлхэн зүвтэй хаа. Таны одоо орхон байрыг барьдаж байгаа үед хамгийн хөвчлөлтэй наадам. Тийм нэг түүх байна хөвчлөлтэй гэдэг үе дурсвал миний хөвчлөлтэй наадам манай хүчин сумын зам болчиход тэгээд аймгийн наадамд 2018 он барилдсан. Тэгээд 2018 он аймгийнхаа наадамд цодглоход нь бит хоёр ирж бас хүүхдээ үтсэн, дэмжсэн. Тэгээд тэр наадам л маш их бахархалтай, мартагдахгүй гоё наадам байдаг. Би бол тэр наадам дээрээс начин зал шуург одоо начин зал давал болох байхтай гэж боддог байсан. Тэгээд тэр наадам миний хүү ер нь бэлтгэлээ хийгээд ирсэндээ багш нь өсгөрөөд багш одоо бэлтгэлийн хийлгүүлээд одоо начин цал авахт нь одоо тийм сайхан хангасан баг гэж дотроо бодож би залбирч
аймынхаа наадамд очиж исэн. Тэгтэл юу начин залмаа да нөгөөх маань бүр аймгийн арслан болсон. Тэгээ би багшийнхан хүч хөдөлмөр тийм ээ. Энийх сургаалаа хайрсных л баг гэж боддог шүү дээ. Мэдээж дээрээс нь өөрийнх нь хөдөлмөр маш их байна тий. Тэг нь өөрийнхөө хөдөлмөр бас юугаа Ер нь бэлтгэлээ таслахгүй л ингээл байнгын л бэлтгэл гэж яваад идэв юм шиг хайр шүү дээ. Тэтгэлдээ явж байгаа л гэдэг шүү дээ. Тэгээд аврах сургуульд одоо бас сурж байгаа энэ хавар төгснө. Тэгээ бас энэ аврах сургуульд манай хүүхдийг авсан адих багштай бас баярлж байна тийм. Одоо бас адих багштайгаа бас нүүр тулж үлдсэж үзүүл явсан. Манай хүүхдийг авсан тэгээс яасан сонгож авсан гэл дотроо би энэ улаан сэлэнгийн бас тэр улаан хүүхдэд дотроос яваад очихт нь миний хүүхд тийм. Аваад энэ сайхан бүх энэ сайхан нийлмийг нь бас нээсэн хоёр багш нь одоо өсгөө багшиг бол хоёр тон гурав багш нь одоо тэр юм багш байна. Адих багшиг л авсан. Тэгээ одоо ингэ сайхан адих багшд аврах сургуульд ороод сайхан аврах гэсэн нэртэй сургуульд орж бас юм сайхан бөхөр хичээллээд одоо аврах болох гэж бодож байгаа шүү дээ. Тэглэх Нэрмэл аврах юм бол сайхан сургууль энерги байгаа л гэж боддог шүү дээ. Одоо энерги ийм зам болохоор. Тэгээ ер нь мэдээж хүн ямар ч салбарт явж исэн тэрнийхээ оргилдол хүрэх юм төлөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь л аврах заланд хүрэх байна. Тэрүүл атарч Одоо та одоо юу байгаль хат идэрч чадахгүй юм чинь телевизээр ингээд бөхөрлөм болол орхон баяр баярлалаа гэхэл үзээ сууж өмнө гэдэг байсан уу? өмнө би нэг бүх мөх сонирхдаггүй байсан. Тэгэл одоо бол үзэн шүү дээ. Хоолунд одоо хүүгээрл цагаар үлгээл хоолундаа хийгээл эртхэн шиг тэгэл гэр орноо гэрийн ажлыг хийгээл хоолундаа хийгээл тэгэл хоёлаа суугаад авна да. Босчихгүй шүү дээ. Бараг Орхон баяр ахын хоёр хамт авах уу? Гэхдээ манай том энд ч одоо 2012 онд 12 дугаар ингээд өсөд юу хууль захиалгын сургуулийг сургууль хэлсэн орж 5 жил суралцаад одоо 18 онд төгсөд Сэлэнг аймгийнхаа цагдаагийн газар иргэн мөрдөгч хийж байгаа. 2 жил болж байна. Хөл аймагтаа гэдэг юм шүү дээ. Орхон ер нь одоо хэр гэртээ очиж байна. Орхон гэртээ очих завгүй ховор очиж шүү дээ. Одоо тэгээд юу цагаан сараар бол бас очдөг юусэн. Одоо энэ жил нөгөө юутай болохоор очиж чадаагүй одоо тэгээд хальт очих байлгүй дээ. Сая яс бэлтгэлд явсан баг тий. Бэлтгэлд яваад ирлээ. Жилийн шгшгийнхэнтэй Орос руу явсан баг шүү. Тэгсэн Оросд байна ээж л гэдэг шүү дээ. Би сайн мэддэггүй шүү дээ. Оросд явчлаа гэл Оросд байна ээж ирлээ ээж л гэдэг. Ирлээ аав ирлээ ээж л тийм яриад. Гэтэ явсан хамгийн түрүүнд өөрийнх нь юу ер нь тэгэл ер нь бүх хүн л байдаг хэл та аав ээж гэл тэгээд яг Орсын нэвтрүүлэг тэгэл бүх юм сонсоод үүсгэхээр хамгийн түрүүнд л тэгэл аав ээжтэй баярлаа гэдэг юм маш их хэлдэг. Тэгэлгүй яг уу тэгээ сайхан нутаг ус аав ээж нутаг ус ард түмэн тиймээ багш нар тэгээд дэмжиж явдаг бүх хүмүүст бас баярлалаа гэдэг бол бас багч байгаа л байна шүү дээ. Цагаан ороос ч одоо орхон баяраас өөр усын солтой бөхөөд үү? Одоохондоо байхгүй л байна. Тэр үед бохоод арслан гэж бохоод хүн байсан. Тэгээд 86 гэлөө 85 жилийн дараа манай усын ачаа болж байгаа. Тийм байсан те бүр нэлийн зайтай. Яг цагаан ороос үл ер нь усын солтой бүх 80 хэдэн жилийн дараа гэжсэн. Бис тэрийг сонсчихсон. Эмэгтэй хүн мэдээж их хүн болох мэт хамгийн сайхан тэгээд та одоо тэр мэдрэмжийн тухай ярил. Өө сайхан байлгүй яах вэ одоо хоёр сайхан хүнтэй гэж чинь тэгээд их хүн болгосон хоёр сайхан хүнтэй баярлж өгдөг. Тэгээ ханиж хандаа хоёр сайхан хүнтэй ирүүлэнг уртдаа насалж Монголын маань бүх мөхчүүд маань босоо цагаан хямар өнөмгөд юу болтгоо гэдэг сайхан зүйлийг төвшүүлье гэж.
За тэгээд Монголынхон бүх одоо ээжүүдтэй одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд мэдээж урагдсан зочиндоо бас нэгэн сюрприз байгаа. Одоо тэрийг бүгдээрээ хамтдаа хийжсэн. Ноо. Тэр зүгээс макина мэдээлээ. За макина баярын мэдээлэл. Яа тэгээд миний нөгөө өөрөө гоё юм би. үзүүлжтэй энэ нөгөө Орхон баярын маань фэн клуб гэж байдаг. Тэгээд фэн клубын гишүүдийн өмнөөс одоо миний зүгээс ингээд би нэг байна. Энэ ямар ч гэсэн түүхэн зураг болох энэ нөгөө начин цолоо дөнгөж авсан. Дээрээс нь арслан тэмдэглэдэг маш их баярлалаа. Ирээд ингэ сайн сайхан байцгаараа. Монголын бүх сонирхдаг нийт ард түмэндээ болон миний үг дэмждэг фэн клубын болон гишүүдэд нь ам цагаан хулган жилдээ эрүүл ангь аж аргалаар дүүрэн байхыг өрөөё.